Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчтэй. Ингээд манай Orange News мэдээллийн хөтөлбөр хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээг Orange-ын миний бие танилцуулна. Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлээс 12 дугаар сарын 12-ны 8 цагаас эхлэн хугацаагүй ажил аялал хийхээр болсон байна. Хэрв энэ хугацаанд засгийн газраас нааштай хариу өгвөл ажил аялал хийхгүй байх боломжтой гэж байсан. Гэвч энэ хугацаанд засгийн газар боловсролын яам, сангийн яам ямар ч анхаарал тавьсан хандсан зүйл алгаа. Энэ талаарх мэдээллийг хамтдаа сонирхцгоё. Засгийн газар багш нарын зэрэг нэмэхгүй гинэ. Хичээл арахгүй. Freedom! Ирчилээ мандтугай! Хой носон борогддаг минь. Найл зарилчид багшийн ширээ дээр юу гэж оролцож тэгцээд байгаа юм бэ? Удахгүй багш нарын зэрэг нэмэхээр чи ингэж оролцож тэгцээ байсан да? Ама татхабит. Одоо би чамд хичээл заах болно. Багш чинь би вэ? Сайн байна уу? Orange News мэдээллийн албанаас явж байна. Ингээд та багш нарын ажил хайл ямархуу шатанда явагдаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгнө үү? Одоогоор ажил хайлтанд маань 89 сургууль 100 гаруй цэцэрлэг биднийг дэмжиж нэгдээд байна. Мөн дээр нь ажил хайлтыг маань дэмжиж байгаа 14982 хүний гарын үсэгч ирсэн байгаа. Бүгд л ер нь дэмжиж байна дөө. 21 аймгийн сургууль цэцэрлэгүүд биднийг бас дэмжиж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр одоо засгийн газрынхаа та нар одоо биднийг юугаарч зогсоож чадахгүй гэдгийг л сануулъя. Бид нэр тэнцлээ улмал ширүүсгэх болно. Яг л 300 Спарта дээр л гардаг шиг. This is Sparta! Бидний цалинг нэм! Ой чи эндээс яваагүй байна уу? Бас халуураад ордны маань урдуур димиж балаараад л байна уу да? Би чамд хүний үгээр хэлсэн байхаа. Та нарын цалин нэмэхгүй. За, царай муут минь. Бурхан минь, тэр момог царай муутаа гэлээ. Би тийм царай муутаа гэж бурхан минь. Тэмээ хүмүн ордны саархан чиний царай хоёр яг адилхан харагдаж байна. Бурхан өршөг. За ингээд газар дээрээс нь байдлыг сурвалжлан авч үзэхэд байдал ийм л байна. Хөөрхий багш нарыгаа харж үзсэн цалинг нь хэдэн бор төгрөгөөр ч гэсэн нэмж өгөхгүй бол эдэр 9-ийн хүүтэнд багш нар маань хөл өцгөн шахуул зогсож байна шүү дээ. Засаг төрийн сайд нар минь, түшээ нар минь. 2012 онд Монголд дайн болж болцсохгүй болцоход байна. Зарим нэг гишүүд маань дайтад ихэлчихсэн байгаа сурагтай шүү дээ. Энэ талаарх мэдээллийг сонирхцгоё. Энд юу болоод байна? Би хаана ирчих вэ? Сэжүүд. Сонгуулийн дайны шугамын гол зэг чи байна. Сонгуул болчиход бүгд дайдаж байхад чи чинь хаагур явж байсан дэрх вэ? Ер нь чи манай ном дийс чамайг сайн тулдах юм бол их ахын дүүгээ моттой чихрээс явна шүү. За дүүмэн чи бид нэг тал гэж би ойлголоо. Намайг дагаад ахихаараас дайраад гүгээрээ урагшаа. Ура! Би танаа нам дийсий тийхүү. Намайг ажрах биш жаахан хүүхэд болохоор нам мод нь ерөөсөө тоохгүй байх шүү. Моо нагастачи. Энд явж байна уу? Сайхан манай намын сонгуулийн сурталчилгааг тараагаадгүйгээд байсан. Одоо чи бас өөр намд ийсчихсэн явж байна уу? Мо хоёр нүртэй бяцхан чөтгөр минь чамаг үзүүлээд өгье л доо. Алимнаа ширчи. Үгүй би хөөсгөлт намын гишүүн. Танаа нам мамыг ерөөсөө мэдхгүй сонсоогүй заяа. Би нямка гэсэн хүмүүний нэрийг ерөөсөө сонсоогүй юм байна уу? Чи хүн дураад байх шиг байхи? Ансоо. Тэр бас манай өмнө. Үгүй энэ чинь манай намын хүн. Манайх. Үгүй тэр бол манай намын. Манайх.
Сонгуулийн бодлооны талаар сурвалжлахад ийм л байна. Засаг төр минь, гишүүд минь, ард түмэн минь дахиад 7 сарын 1-ний хар өдрийн үйл явдлыг давтавда. Өнгөрсөн шинэ оноо өгтөж баяраа тэмдэглэж явсан хүмүүс солиотнаас болж гарын хурууга тайруулж дахир дутуу болсон явдлууд гарч байсан билээ. Ингээд уг хэрэг явдалтай холбоотой бичлэгийг та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Хай, үнэхээр сайхан тийсэр дэлбэрдэг бомбог арилжаалж байна. Аваарай. Ямархан шүү. Хай. Санаад хагурба үнэхээр сайхан гэрэ бүлэ байна. Санаажана. Хагурбата хяматахан зарч хана. Ава, би салют тавидихо. Тэгэлгүй яах вэ? Миний хүү. Аав нь хүүтэй авч өгдөггүй яах вэ? Харин миний хүү болгоомжтой тоглоорой. Үнэхээр сайхан. Ихо! Шинэ оноо эрүүл аз жаргалтай сайнны өрөөл дүүрэн ухтахыг та бүхнээс хүсье. Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе. Ардчилсан нам маань алуурчдын нам болж хувираад байгаа байлээ. Улсын их хурлын ээлжид чуулганаар 2008 оны 7 сарын 1-ний холбоотой хууль шүүхийн байгууллага хуульцсан бодлогын талаар зөвлөмж гаргасан янзтай байх шиг байна. Ард түмнээс уучлалт гуйх тухай улсын их хурлын дүгнэлт танилцуулга гаргасан билээ. Энэ үеэр ардын нам болон ардчилсан намын гишүүдийн хооронд хүчтэй маргаан дэгдсэн юм. Улсын их хурлын гишүүнтэй зоригт уучлалт гуйх талаар эсэргүүцсэн. Харин улсын их хурлын гишүүн Хэ Тэмүүжин Эрдэнэ түн рүү дайрч бохир муу хулгаач авилах чимээн дуудсан байна. Засаг төр гişүүд та нар ичихгүй байна уу? Ард иргэдээс уучлалт гуйх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөр. Та нар бол ардын нам биш, алуурчны нам байхгүй юу? Хөөе чи ч бас ардын намд жамаа мэдэж яраа. Ардын нам мөн бишээ. Би өөрөө мэдий. За, муу хулгаач, авилгач минь. Анхаарлаа хандуулан бидний мэдээллийг хүлээн авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзцгаая үзэгчтэй.